Хөдөлмөрийн зах зээл дээр бол хүний нөөцийн мэрэгжилтний эрэлт хэрэгцээ бол асар өндөр байдаг. Тэр утгаараа цалингийн хэмжээж бас нэлээд сүүлийн үед бол маш их өндөр болж байгаа. Одоо хамгийн бага нь сая 500-аас эхэлж байгаа ш. Тэгээд дээрээсээ том компаниудын хүний нөөц бол одоо бараг 4 сая мая төгрөг сарын авах боломжтой байгаа. Цалингийн хувьд бол барилгын салбарын онцлогоос шалтгаалдаг юм уу? Ер нь бол хүний нөөцүүд сая 500-аас 2 саяын хооронд байдаг. Ер нь цалингийн үед бол би шинэ төгсөгч дөнгөж ажлын байран дээр ороод ажиллаа гэхэд миний цалин сая 500-аас эхэлнэ. Тэгээд би мэдээж бакалаврын түвшинд ийм цалин авж байна. Мэдээж магистр, мастер дэшээ, доктор хэмжээнд бол тэрнээс их тухайн мэрэгжлээсээ хамаарч биднүүсийн цалин бас нэлээд өөрчлөлт ордог. Хүний нөөцийн ахлах гэхэд 2 сая 500 янз бүр хүний чадвараас хамаарч биднүүсийн цалин бас хэмжигддэг. Нөө шатлалаас шалтгаалаад өөр байгаа л да. Ерөн эхэлж байгаа гэвэл манай салбараас бол ерөн мэрэгчлэнгүүд бол 2 саяас бол эхлээд тэгээд 2 саяас ерөн 5 сая хооронд хүний нөөцийн мэрэгчлэр ихтэй сургууль суралцахад бол хамгийн багадаа одоо 4 жил суралцсан шүү дээ бакалавр мэрэгчлэр тий. Тэгэхээр тухайн үед бол зөвхөн сургалтын төлбөрт бол хамгийн багадаа 15 сая төгрөг зарцуулах шаардлагатай болдог. Тэгээд дээрээс нь 4 жилийг зарцуулах хэрэгтэй болдог. Бакалавраар урд нь ямар нэгэн мэрэгчлэр бакалавраар суралцсан хүмүүс бол одоо бараг 100 дахин хямдхан тий 400 мянган төгрөгийн сургалтанд суугаад хүний нөөцийн менежмент гэсэн одоо нийгэм хамгаалал хөдөлмөрийн амнаас гаргадаг үнэмлэхтэй болоод хүний нөөцийн мэрэгчлэр ажиллах бол бүрэн боломжтой. Энэ нь бол цаг хугацааг маш их хэмнэн. Дээрээс нь мөнгийг санхүүгийн хувьд бас маш их одоо хэмнэлттэй юм. Тэгээд дээрээс нь хөрвүүлж ажиллах маш их боломжтой юм мэрэгжил байгаа.